Чухал малтгалтай аюулгүй ажиллагааг болон мэргэжлээр шалтгааллах өвчнөөс сэргийлэхийн тулд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ болон эрсдлийн үнэлгээг хабын тухай хуулийн 28-ийн 1-ийн 4 болон 5 заасны дагуу хийх шаардлагатай. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас ослууд үүсч байдаг. Учраас бид бүхэн эрсдлийн үнэлгээг хийж үүнийхээ үр дүнд эрсдлийг хянах арга хэмжээ бодлого төлөвлөлтүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай маа. За ухалт малтал үйлдвэрлэлийн осол нь машин механизмд дарагдах, машин механизм замаас хазааж унах гэх мэтлэнгээр иймэрхүү аюулгүй ажиллагаанууд алдагдсанаас болоод ослууд гарч байгаа. За эдгээр ослоод сэргийлэхийн тулд бид нэр эрсдлийн үнэлгээг хийх шаардлагатай. Эрсдлийн үнэлгээнийхээ дагуу бодлого төлөвлөлтөө хэрэгжүүлээд ерөнхийдөө бол машин механизм замаас хазаахгүй байхын тулд машин механизмд дарагдахгүй тулд бид нэр ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг аюулгүй ажиллагааныхаа дүрм гармыг ерөнхийдөө дагаж мөрдөх шаардлагатай. Мэргэжлэр шалтгааллах өвчний хувьд гэвэл тухайн ажлын байран дээр зөнгөлөн ерөнхийдөө тоосчулт, за доргион, тэгээд эргономикийн сүрх хүчин зүйлүүд байж байдаг. За тэгэхээр тоосчлолтоос үүсэж байгаа мэргэжлэр шалтгааллахын сүрх хүчин зүйлүүд уушгины янз бүрийн өвчлөлүүд бол үүсэж байгаа. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд дээр тулгуурлаад удирдлага зохион байгуулалт талаас тэр тоосчлолтод яаж тухайн ажилтныг, тухайн хүнийг баг үртүүлэх юм бэ гэдэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэсэн үг. Машин механизмынхаа техникийнхаа үзүүлэлтээс шалтгаалаад кабинд тоосчлолт нэвтрэн, тоосчлолт нэвтэрж байгаа гэдгийг тогтоосны үндсэн дээр кабины битүүмжийг сайжруулах хэрэгтэй. Одоо тухайн хүний амьсгалж байгаа орчин арай бага тоосыг нэвтрүүлдэг, арай бага тоосчлолттой ийм орчин байх ёстой гэсэн үг. Хоёрдугаарт нь гэх юм бол доргион тухайн ажлын байран дээр үүсэж байгаа. Доргионоос шалтгаалаад үүсэж байгаа мэргэжлэр шалтгааллах хүчний хувьд гэх юм бол нуруу нухсанд өвчлөл үүсэж байгаа. За тэгээ нуруу нухсанд хит их ачаалал бол ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээс сэргийлээд бид нар бол ажлын цагийг богиносгох, түр амрах байраар хангах шаардлагатай байгаа даамаа. За мөн эргономикийн сүрх хүчин зүйл үүсэж байгаа. Олон цаг мэдээж хэрэг нэг хэвийн байрлалаар ажиллаад байгаа учраас үүсэж байгаа. За эндээс үүсэж байгаа өвчлөлүүд нь бол нуруу нухсны өвчлөл, нурууны суулт, гар морихч байдаг юм уу, иймэрхүү өвчлөлүүд үүсэж байгаа учраас бид нар тогтмол дасгал хөдөлгөөнийг ажлын байран дээр хийх, түр амрах байранда амрах иймэрхүү дүрм гармуудыг дааж мөрдөх шаардлагатай байна. Хувь хүмүүс ерөнхийдөө бол хуваарай хөдөлмөр эрхлэгчид хабын тухай мэдлэг дутмаг үүднээс ерөнхийдөө үйлдвэрлэлийн мэргэжлэр шалтгааллах өвчнөд өртөөд байгаа тул гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын АГ-ийн 130 тушаалын дагуу хуваарай хөдөлмөр эрхлэгчдийн сургалтанд жил бүр хамрагдах шаардлагатай байна.